Сайн байцгаана уу? Би одоо 100 жилийн дайны үеийн Англи улсын тухай тодорхойлолт хэлнэ. 100 жилийн дайн нь Англи, Францын хооронд 116 жилийн турш үргэлжилсэн урт хугацааны зөрчилдөөн байв. Энэ дайны гол шалтгаан нь Английн хаад Францын титэмд өөрсдийн эрхийг шаардсан явдал бөгөөд дайн нь олон үе шатаагаар үргэлжилжээ. Дайны 90 үед Англи улс 3 дугаар Эдвард болон түүний хүү Хард Жонын удирдлага дор Францын эсрэг томоохон ялтууд байгуулж байсан юм. Английн арим ялангуяа уртман тарваачид Францын хуульд Рейцруудын эсрэг стратегийн давуу талтай байв. 14-р зууны сүүлээр хар хөл тавал болон дотоодын бослого Английн нийгэм эдийн засагт ихээхэн нөлөөлсөн. 2 дугаар хийнэн 1415 онд эжийн хөврийн тулдаан том ялалт байгуулсан ч дайн сүлдээ Англи ташиггүй болж 1453 онд Франц ялтаа баталгаажуулснаар дайн дууссан. 100 жилийн дайн Англи улсын хаан засаглал, эдийн засаг, нийгмийн бүцэд гүнзгий нөлөө үзүүлсэн. Дайны дараа Англи улс дотоод иргэний дайнд татагдан орсон бөгөөд энэ нь Тюдорын хаанчлалын эхлэх болох нөхцөлийг бүрдүүлсэн юм.